За Өмнөг аймгийн хувьд одоо үйл ажиллагаа явуулдаг уул уурхайнуудынхаа жил болгоны менежментийн төлөвлөгөөнд байгаль орчинтой холбоотой тэмдэглэлт өдрүүдийг бол одоо өргөн дэлгүүр тэмдэглэл гэсэн юм үүрэг даалгаврыг өгдөг. Одоо 18 онд анх эхэлж байсан оюутлын зот компанитай хамтарч энэ сүлжилтийн эсрэг өдрийг тэмдэглэж байлаа. Тэгээ ковидос шалтгаалаад 2-3 жил тасраад сүүлийн 2023-24 гээд энэ өдрүүдэд сүлжилтийн эсрэг хурлыг зохион байгуулдаг болсон. Одоо өнгөрсөн жилээс эхлээд эрдэм шинжилгээний хурал гэж нэрлэдэг. За энэ жилээс бүр одоо Хятад, Япон гээд одоо улсуудаас бас эрдэмтдийн сүлжилтийн эсрэг хийсэн судалгаа бас танилцуулахаар бүртгүүлээд байна. За өмнөх одоо хурлуудын үр дүнгээр сүлжилтийн эсрэг авах арга хэмжээнүүдийг одоо хүмүүсийн судалгааг сонсож олон бас үр дүнтэй ажлууд зохион байгуулж байна. Өмнөг аймгийн хэмжээнд бол булаг шамдын эхийг сэргээх, хөв цөөрөн байгуулах, за цаг тариалах гээд олон бас одоо ажлуудыг энэ улслын үр дүнгээр бий болж ирсэн. Тэгээ энэ жилийн хувьд бол зөвхөн Өмнөг аймаг биш, говийн бүс энэ сүлжилт одоо нэрвэгдэж байгаа аймагуд, за энэний судалгаа хийдэг эрдэмтэд маань оролцсон энэ хурал намар болох гэж байна. Тэгээд газар нутгаа сэргээе, боломжуудыг нэгс урандаар сүлжилтийн эсрэг эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Та бүхэн үргэлж зэрхийг хүрч байна.